хойд бүсийн үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй хүртээмжтэй зохион байгуулж хөгжүүлнэ. За Эрдэнэт өөрөө энэ бол одоо аж үйлдвэрийн том хот байгаа. Тэгэхээр тэнд бол аж үйлдвэрийн одоо том нөөц, одоо болсон хүчний том нөөц байгаа. Энэ том нөөцийг бол ашиглах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх ийм том. Өөрөөр хэлбэл Монгол улсын хэмжээнд бол Эрдэнэтийг түшгэлсэн асар том одоо тийм аж үйлдвэрийн болон хүнсний хөнгөн үйлдвэрийн том паркийг бий болгох боломж олцоо одоо бидний хувьд байж байгаа. Үндсэндээ бол хойд бүсдэр бол асар том боломж олцоонууд бол байгаа гэдгийг бас хэн зүйтэй хаа гэж бодож байна. Орон нутгатаа бид нар бас бизнес эрхлэгч нар төрөлж хэрэгтэй байна гэж бодсон. Сүүнийхэн сүүний чиглэлээрээ, хүнснийхэн хүнсний чиглэлээрээ арьс шир үйлдвэрлэж байгаа, тэгвэр бүтээгдэхүүн хийж байгаа хүмүүс төрөлжиж тэр дотор ахаад кластер үүсгэж явж байгаа. Үйлдвэр технологийн болон дундын үйлдвэрлэлийн төвийн бүс нутгийнхаа нийт бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болоод бүс дундын өртгийн сүлжээ, бүс хоорондын өртгийн сүлжээ цаашлаад олон улсын өртгийн сүлжээнд тоглогч болж оролцох юм боломжууд байна гэж харж байна. За мөн эдийн засгийн эргэлтэнд ороогүй нөөцүүдийг бид нар бас одоо анхан шатнаас нь авахуулаад тортолт, үйлдвэрлэл, технологи, инновац шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгож харуул бид нар ойрын хугацаанд үдээ аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг 2-3 дахин өсгөх боломж байна. Дээр нь боловсруулах үйлдвэрээрээ эцсийн бүтээгдэхүүн болвол дахиад энийг одоо 2 дахин өсгөх боломж байна. За эцсийн борлуулалтаа хийгээд өөрсдөө энийг бүс нутаг зохион байгуулад хийвэл одоо орон нутгтаа энэ 3 дахин илүү бүтээмж бий болох ийм боломжууд байна гэж харж байна. Экспортлж байгаа одоо махны маань хэмжээ нэг 200 сая доллараас давахгүй шүү дээ. Хэрвээ бид нар дотоодын нэмийн үндэсний сүлжээ гэдэг энийг хийсэн тохиолдолд Монголд байгаа энэ 170 орчим мах боловсруулах үйлдвэрийн 100-ийн яг ийм кластерын хэлбэр дээр суурилсан нэмийн үндэсний бэлтгэн шилжүүлэхэд зөвхөн энэ олон бүтээгдэхүүнээс ганцхан хоргоны махан дээрээс гэхдээ бид нар нэг оюу толгой хэмжээний 1.1 тэрбумыг экспортлж болсон. Бидний хувьд бол одоо хойд бүс манууд бас хөдөө аж ахуйн боломж олцоо одоо бүс бий болж байгаа. Газар тариалангийн хувьд бол бид одоо жишээ нь Булган аймаг маань бол улсын хэмжээнд гомд ордог юм аймаг байгаа. Тэгэхээр энэ газар тариалангаар түшгэлсэн үйлдвэрлэлийг бий болгох, за мал аж ахуйн түшгэлсэн үйлдвэрлэлийг бий болгох ийм боломж олцоо гарч байгаа юм.